Сайн уу манайхан та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар Англи улсад болсон нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд хэдүүлээ шууд дугаартаа орцгоё. Ребекка Джонсон 1993 оны 12 сарын 30-ны өдөр Англи улсын Ливерпул хотод бол төрж өссөн. Эцэг эхээсээ бол хоёулаа захлах сургуультай байхдаа бол нэлээд дээрлэгэлтэнд өртөж байснаасаа болоод сэтгэл түгших эмгэг болон хоолны туршилтгүй болох эмгэг зэрэгт бол өртөж байсан юм байна. Эцэг эх нь гэр бүлийн бол жижигхэн кофе шоп ажилуулдаг. За чөлөөт цагаараа бол Ребекка эцэг эхтэй ингээд туслаад кофе шопд нь бол ажилладаг байсан байна. Ер нь нэлээд боломжийн хангалуун за гэр бүлд бол төрж өссөн. Сургуульд байхдаа бол энгийн л даруухан хичээл номдоо сайн тийм охин байсан байна. Ребекка бакалаврын зэрэг бол багш мэргэжлийг сонгож дүүргээд Манчестер хотын ахлах сургуульд багшлахаар ажиллаж эхэлсэн юм байна. Түүний хайр дурлалын хувьд гэвэл 15 наснда анхныхаа найз хүүгүнтэйгээ танилцаад үерхэж эхлээд тэд их сургуульд орох үедээ Манчестер хотод байрлалтай тансаг зэрэглэлийн хотхонд нүүж орохоор шийдсэн байна. За Ребекка Джонсын хувьд ажилдаа ч мундаг, сайн багш, хүүхдүүд ч түүнд дуртай, түүний амьдралд нэг дутагдж гажигтаад байх зүйл бол ерөөсөй байхгүй. Мөрөөдлийн ажил, хайртай залуу нь түүнийг хайрладаг эцэг эхнгээд бүх зүйл нь байсан боловч 9 жил үргэсэн хосын маань харилцаа хэрүүл маргаан тасархаа болоод хоорондоо маш их муудалцдаг болоод нэлээд юм токсик харилцаатай болж эхэлсэн байна. За ер нь ихэнх энэ хэрүүл маргааны шалтгаан нь болохоор Ребекка маш хартай найз залууга хэн нэгэнтэй хаана өөрийг нь араар нь ингээд тавьж байгаа гэж дандаа бодож хардаж сэрддэг. Түүнийг хаана хинтээ явж байгааг нь байнга асууж шалгаадаг. Утсыг нь байнга үздэг. Тийм байсан учраас найз залуу нь бол тэр занг нь ингээд төвчгээ болоод түүнээс салах шийдвэрээ болох гаргаад үнийгэж мөн Ребеккад хэлсэн байна. Хосууд 2020 онд ер нь салцгаас юм билээ. Тэгээ тухайн бодлогоор яг ковид цар тахлын үедээ давхцаж байсан учраас энэ нь Ребеккад маш хүнд тусч исэн. Ганцаараа амьдарч эхэлсэн. Дээрээс нь нөгөө ажилдаа явах шаардлагагүй бүх зүйл цахим болсон учраас түүний сэтгэл зүйн байдал ч гэсэн нэлээд хүндэрч эхэлж исэн байна. Ингээд 2021 оны 9 сард Ребекка 27 нас хүрэх үедээ ажиллаж байсан ахлах сургуульдаа математикийн хичээл зааж бол эхэлсэн. Тэгээ цар тахлын үеч нөгөө аажим аажмаар дуусаж Ребекка ч нөгөө сургууль руугаа явж хичээл зааж эхэлсэн. Түүний сэтгэл зүйн эрүүл мэндийн ч гэсэн баг багаар сайжирч эхэлжсэн байна. Тэгээ тухайд түүний ахлах сургуулийнх нь хичээл заадаг ангийнх нь хөвгүүд нь залуухан, дур булаам, хөөхөн юм багш. Тэгээ дугаараа өгөөч, надтай болзооч гэдэг айгүйх нөгөө түнд анхаарал хандуулж эхэлжсэн байна. 15 настай хөвгүүдээс тэр хэмжээний анхаарал авч эхэлсэн Ребекка өөртөө нөгөө итгэх тэр итгэл нь улам бүр нэмэгдээд уг нь бол нөгөө багш хүн чинь та нар багштайгаа ингэж харьцаж болохгүй иймэрхүү зүйл ерөөсөй байж болохгүй гэж хэлж сануулах байтал харин ч бүр эсэргээрээ түүнийг дуртай хүлээж аваад тэр нөгөө анхаарлаа хандуулад байсан хөвгүүд дундаас ангийнх нь сурагч хүү бол түүний утасныхын дугаарыг олж авахыг маш их хүсчихсэн байна. Ингээд нэг өдөр Ребекка математикийн хичээлийг зааж байх үедээ өөрийнхөө утасныхаа дугаарыг самбар дээрээ бичээд сүүлийн 2 оронг нь хэрвээ олж чадах юм бол түн рүү дуртай үед ингээд залгаад мессеж бичиж болно гэж хэлсэн байна. Энэ хэрэгт 15 настай насанд хүрээгүй 2 ахлах сургуулийн сурагчид орсон учраас нэрийг нь нууцлсан юм байлээ. Тэгэхээр эхний сурагч, 2 дахь сурагч гэд яриад явжээ. За эхний сурагч хүү болохоор Ребеккагийн утасны дугаарыг олсон даруйдаа түн рүү мессеж бичиж эхэлсэн. Тэд хоорондоо хэсэг хугацаанд мессеж бичиж чатлж байгаад дараа нь болохоор Snapchat гэдэг аппликейшнаар хоорондоо нэлээд сэтгэнсэн маягтай мессежүүд бичиж эхэлсэн байна. Ингээд хэсэг хугацааны дараа тэд хамтдаа болзоонд явахаар болсон. Эхний сурагч болохоор ээжтэй хичээлийнхэн дараа найзындаа байж байгаад оройтож ирнэ гэж хэлсэн байна. Товлсон газараа тухайн сурагч хүүг бол очиж аваад тэд хамтдаа Манчестер хотын нэлээд хөл хөдөлгөөн ихтэй их дэлгүүрт уулзахаар шийдсэн байна. За тэнд уулзсан даруйдаа
Ребека болохоор тухайн сурагч хүүд Gucci брендийн $450 үнэтэй өмдний тэлээ бол худалдаж авч бэлгэлсэн байгаа. Тэгээ дараа нь болохоор тэд хамтдаа Ребекагийн гэрлүүнд явсан. За гэрт нь очиод хэсэг хугацааны дараа тухайн сурагч хүүтэй бэлгийн харилцаанд орж түүнд ерөнхийдөө бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн. Тэд тэгээд бэлгийн харилцаанд орохдоо ямар ч хамгаалалт хэрэглээгүй. Тухайн 15 настай сурагч хүү түүнийг жирэмсэн болчвол яана гэж айсан чинь Ребека өөрийгөө дааврын үйл ажиллагааны дутагдaltaй тэгээ өндгөвчний олон уйлан хайд хам шинж буюу polycystic ovary syndrome гэсэн оноштой. Тийм учраас жимсэн болох боломжгүй гэж түүнд хэлсэн баг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийн эмгэгтэй хүмүүс яг хүүхэдтэй болох боломжгүй гэсэн зүйл бол байхгүй. Магадлал бол багасдаг. Тэрнээс бол хүүхэдтэй болох боломжтой тийм байт юм байлээ. Тэд бол хэсэг хугацаанд уулзаж бэлгийн харилцаанд ордог байснаа. Тухайн эхний сурагч хүү болохоор энэ талаараа найзуудтай хэлээд тэгээд тэр нь бүр цаашаага тухайн хүүгийн эцэг эхийнх нь чихэнд хүрсэн баг. Эцэг их нь бол мэдээж бөө юм болно шүү дээ, тий. Сургууль дээр нэрээд бөө юм болсон байгаа байхгүй. Тэгээд Ребекаг мэдснийхэн дараа түүнд багшлах эрхийг нь хурааж аваад насанд хүрээгүй буюу 18 наснаас доош хүүхдүүдтэй контакт холбоо үүсгэж болохгүй гэсэн зүйлийг шүүхээс гаргасан. Тэгээ барьцааны ер нь бол мөнгө төлөөд ямар нэгэн ял шийтгэл аваагүй ингээд өнгөрсөн юм байна. Тэгээ дээрэс Snapchat гэдэг аппликейшн тэр хоёр хоорондоо тэр сетгэнсэн янз бүрийн мессежүүд байсан учраас тэгээ тухайн мессежүүд нь бүгд устсан. Тэгэхээр ямар ч нотлох баримт байхгүй. За ганц нотлох баримт тэр хоёр яг уулзсан гэдгийг баримтжуулсан зүйл нь болохоор болцоод өмдний тэлээ авч байгаа тэр яг тухайн дэлгүүрийнх нь камерт нь бичигдсэн байсан нь нэг ёсондоо тэр хоёрыг уулзсан нь бол үнэн байна гэдгийг нь нотолж өгсөн юм байна. Hi, we're looking for Rebecca. Yeah, it's me. Yeah, we're to come in for a second. I'm not sure how much you know what's going on, but Colleen's just got something that she needs to see. So obviously, given what's happened, I know you've been sent home from school today. So you are under arrest at the moment on suspicion of sexual activity with a child. You do not have to say anything, but it may harm your defence if you do not mention one question, something which you later rely in court. Anything you do say may be given in evidence. How's it gone so far since? Энэ хэргийн талаараа сургууль даяараа шуугаад бөө юм болж байх үед Ребека уйлаад сургуулийнхаа тэр багш нарын өрөөнд сууж байхад нь хоёр дахь сурагч хүү бол түүнийг хараад багшаа зүгээр үү гэд ингээд очисон чинь утсан дээрх тэр янз бүрийн мессеж янз бүрийн зүйлээ устгах гэсэн чинь чадахгүй байгаа болохоор ингээд хэцүү байна гэсэн зүйл яриад тухайн хоёр дахь сурагч хүү болохоор утсан дээр нь байгаа тэр хөтлөх баримт янз бүрийн зүйлүүдийг нь устгаж өгөхт нь тусалсан байна. Ингээд тухайн хоёр дахь сурагч хүүтэй болохоор Ребека мессеж бичээд эхэндээ болохоор яг баярлалаа ингээд тусалсанд гэж бичиж агаад сүүлдээ бүр нөгөө хоёр чинь нэлээд сэтгэнсэн маягтай мессеж хоорондоо бичээд тухайн хүүтэй уулзахаар болоод нэг ёсондоо гэртээ түүнийг дуудсан ба. Ребека тухайн хүүд болохоор өөрийгөө юм өвчтэй тийм учраас жирэмсэн болохгүй гэсэн зүйл яриад тэр хоёрын харилцаанд бүхэл бүтэн 18 сарын турш нууцаар уулздаг тийм харилцаатай байсан ба. Ребекагийн нөгөө хүнийг айгүй өөрийнхөө эрхшээлтэй байлгах дуртай. Тэ уулзж байгаа, яаж байгаа, хаана явж байгаа гэд бүх зүйлийг нь мэдхийг хүсдэг. Тэр зангаас нь ерөнхийдөө болоод тухайн сурагч хүү чи ингээд өөрийнхөө насны хүнтэйгээ уулзаж уулзраа би ингээд чамаас салмаар байна гэдгсэн чинь тухайн хүүд би ингээд чамд маш их хайртай болцсон учир зүгээ ололцоод ингээд цаашдаа харилцаагаа авч үлдъя гэх мэтчлээ түүнийг маш их гуйгаад гэртээ дуудаж авчираад агуу тийм романтик уур амьсгалтай хоёр дахь сурагч хүүг
гэртээ огтож авсан ба. Тэгсэн чинь нөгөө Ребека чинь 2 дахь сурагч хүүгээс жирэмсэн болцсон ба. Тэгээ нөгөө хүүхэд чинь бүр шоконд ороод хүүхэдтэй болсон гэдгээ мэдмэгцээ. Ээж авдаа одоо бүх учир зүгээ хэлсэн ба. Ребека 2023 оны 3 сард 2 дахь сурагч хүүгээс жирэмсэн болоод тэдний харилцаа нь 6 сард дуусгар болоод дуусгар болсныхаа дараа 2 дахь сурагч болон түүний эцэг эх нь Ребекаг цагдаад мэдгдсэн юм байна. Ингээд 6 сард цагдаад мэдэгдээд цагдаа тэдний гэрт ирэх үед Ребека өөрийнхөө утсан дээрх бүх мессежүүдээ устгаад 2024 оны 1 сард хүүхдээ бол төрүүлсний дараа 24 цагийн дотор хүүхдийг түүнээс бол авсан юм байна. Ребека зөвхөн 7 хоногт 2 муу 3 удаа хүүхдтэйгээ зөвшөөрөл авсны дагуу уулзах боломжтой гэсэн тэм шийдвэр мөн гаргасан юм байна. Түүний шүүх хурал нь болохоор сая 7 сарын 4-ний өдөр гэсэн шүүх хурал дээр эхний сурагч болон 2 дахь сурагч хоёулаа Ребекагийн эсрэг мэдүүлэг өгсөн мэлээ. Тэгээ хоёулаа болохоор ер нь Ребекагийн эрхшээлд ороод ер нь бол өрхөндөө оруулсан. Хүүхдийн хүчирхийллийн тэгээ эхний хэрэг дээр чинь тань ингээд сануулга өгөөд ийм зүйл ахиж хийж болохгүй гэсэн зүйл ярьж хахад яг тэнсэн харилцаа хугацаанд яг ижлэгийн ийм гэмт хэрэг өвлдээд тэгээ бүр хүүхдтэй болсон. Хүүхдийн хүчирхийллийн 4 зүйл ангиар яллагдаж 2 зүйл ангиар сургуулийн ихтгэл найдвар эцэг эхийн ихтгэл найдвар хүүхдүүдийн итгэж найдсан итгэлийг алдсан учраас ингээд 6 зүйл ангиар шийтгэгдээд 6.5 жил шоронд суух ялыг авсан юм байна. Энэ хэрэг дээр ажилласан мөрдөгч энэ төрлийн гэмт хэрэг эрэгтэй болон мөн эрэгтэй хүүхдүүд ч гэсэн өртөх боломжтой. Эрэгтэй хүүхэд гэхээр л та нар эхлүүлсэн учраас энэ нь гэмт хэрэг биш гэдэг юм ерөөсөө тэгж үзэж болохгүй. Насан туршаагүй хүүхэд гэдэг бол насан туршаагүй хүүхэд эрэгтэй байна уу эмэгтэй байна уу хамаагүй яаш итгэлийг энэ гэмтрэг үйлцэхэд бол заавал оноох ёстой гэсэн зүйлийг тухайн мөрдөгч бол дурдсан юм билээ. Хэдэн сарын өмнө илүү нэлээд төстэй бас нэг хэрэг ярьсан чинь нэг хүн ийм комент бичсэн байсан. 13 дугаар зууны үед Чингис хааны хүүхдүүд 13 настайдаа бараг хоорондоо гэрлээд хүүхдтэй бараг болдог байсан. Наа чинь нэг сүртэй асуудал биш шүү дээ гэж бичсэн байсан байхгүй юу? Комент хэсэгт. Би бүр гайхаад юу 13 дугаар зуун 21 дугаар зуунаа ингээд ялахгүй хүн подкаст сонсоод тэгээд яг юу ойлгох юм бол гэж бараг бодсон. Тийм бас харанхуй бүдүүлэг байж болохгүй. Хүүхэд насыг хүүхэд насаар нь өнгөрөөдөг. Тэгээд хүүхэд насаа гоё эдэлдэг. Тийм нийгмийг бүтээхийн тулд аль талдаа ингээд хичээгээд явж байгаа байх гэж би бол хувьдаа боддог. Энэ удаагийн дугаараа хүүгээр өндөрлөө. Та бүхэн маань дугаартай холбоотой юу гэж бодсноо комент хэсэгтээ бусадтайгаа болнодтой хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай баярлалаа.